Хүн гэж хэмбэ? Хүн бол энэ дэлхий дээрх мэргэн цэцэн оюун ухаан. Хичнээн олон хүн худал хуурмагт итгэсэн байсан ч мэргэн цэцэн оюун ухаанаар үнэнийг илчилдэг. Хүн нь хүний мэдрэмж мэдрэгүйг бүтээгч. Хэрэв баяр хөөрийн мэдрэмж мэдрэгүйгээ уйтгар гунигаар дүргсэн бол хэрхэн дахин баяр хөөр болгох билээ? Өөрийн хийж буй үйлдэл зөв эсхийг мэддэггүй итгэлээ алдсан хүнд хэн ч итгэдэггүй. Мэргэн цэцэн оюун ухааныг юунд ашиглах вэ? Мэргэн цэцэн оюун ухааныг бусдыг чадваржуулах болон буруу ташаа ойлголтыг залруулж зөвөр ойлгуулахад ашигладаг. Худал хуурмаг мэдээлэлд итгэсэн хүний ташаа ойлголтыг залруулж зөвөр ойлгуулахад хялбар биш. Харин бие махбодыг эмчлэх нь бусдын ташаа ойлголтыг залруулж зөв мэдээлэлд итгүүлэхээс илүү хялбараа. Мэргэн цэцэн оюун ухаан нь ямар ажил хийдэг вэ? Мэргэн цэцэн оюун ухаан нь юуг зөв хийх болон зөв үйлсийг хэрхэн хийж дуусгах талаар мэдлэг олгодог бөгөөд зөв мэдлэгтэй хүн бусдад эрхтэгш хандаж мэргэн цэцэн ухаантай хүн болдгоо. Мэргэн цэцэн оюун ухаан нь ямар ажил хийдэг вэ? Мэргэн цэцэн оюун ухаан нь шударга бус хандлага болон үйлдэлд эмзэглэж гуниглах мэдрэмжийг төрүүлдэг. Иймээс бусдын гуниг зовлонд инэрэнгүй ханддаг хүн нь төлгөөн зөөлөн бөгөөд шалтгаангүйгээр ууралдаггүй хүн байдаг. Ухаантай хүн зөвхөн бусдын өөрт нь шударга бус хандсан хандлагаас үүдэн сэтгэлийн зовлон шаналлд эмзэглээ зогсохгүй бусад хүмүүс шударга бус үйлдэлд нэрвэгдэн шаналж байгаад эмзэглэн санаа тавьдаг. Мэргэн цэцэн оюун ухаан нь ямар ажил хийдэг вэ? Зөв зүйлийг хийх мэдлэг олгодог мэргэн цэцэн оюун ухаан нь ухаантай хүнд оюун ухаан нь өөрийн биеэс илүү агуу зүйл хэмээн итгэх итгэл төрүүлдэг. Тиймээс ухаантай хүнд бардам зан гаргах шалтгаан байдаггүй. Мөн урт наслаж амар амгалан амьдардаг. Учир нь ухаантай хүн өөрийг нь хууран мэхлэх арга баширт итгэдэггүй. Мэргэн цэцэн оюун ухаан нь ямар ажил хийдэг вэ? Мэргэн цэцэн оюун ухаан нь юуг зөв хийж, зөв үйлсийг хэрхэн хийж дуусгах талаар мэдлэг эзэмших болон бусдыг мэргэн ухаанд сургаж хүчрхэгжүүлэхийн тулд мэргэн цэцэн үг хэлэх хүслийг төрүүлдэг. Тиймээс ухаантай хүн нь өөрийн зарцуулсан хүч хөдөлмөрийг үр дүнгүй болгохгүйгээр юуг зөв хийх болон хэрхэн хийж дуусгахаа мэддэг. Мэргэн цэцэн оюун ухаан нь ямар ажил хийдэг вэ? Мэргэн цэцэн оюун ухаан нь бусдын гаргасан алдааг шүүмжлэх болон буруутай үйлдэлээс үүдэн гарсан сөрөг нөлөөг засаж залруулсан хэдий ч зөвхөн юуг буруу хийснийг үргэлж санаж байх хүсэл төрүүлдэггүй. Буруутай үйлдэл алдаанаас гарсан сөрөг нөлөөг засаж залруулсан тохиолдолд ухаантай хүн бусдын алдааг уужилдаг. Тиймээс бусад хүмүүс мөн адил түүнийг буруутгаж шүүмжилдэггүй. Мэргэн цэцэн оюун ухаан нь ямар ажил хийдэг вэ? Мэргэн цэцэн оюун ухаан нь зөвхөн шударга ёс, мэргэн ухааныг хайрлах болон тохиолдсон зүйлсийн талаарх үнэн бодиттой үг хэлэх хүслийг төрүүлдэг. Ухаантай хүн мөнгийг ашигладаг боловч мөнгийг хайрладаггүй. Тиймээс ухаант хүн мэргэн ухааныг ойлгож худал хуурмагт автан замхран алга болдоггүй баяр хөөргийг мэдэрдэг. Мэргэн цэцэн оюун ухаан нь ямар ажил хийдэг вэ? Мэргэн цэцэн оюун ухаан нь бие биеэ устгаж хөнөөхийг зөвшөөрдөггүй. Харин ухаант хүмүүсийг хайрлах хүсэл төрүүлдэг. Мөн хүмүүс бие биедээ сайн үйлс бүтээж чадахжуулах үед сэтгэл хангалуун сайхан мэдрэмж төрүүлдэг. Тиймээс мэргэн цэцэн ухаант хүнийг юуг зөв хийх, хэрхэн түүнийгээ хийж дуусгахыг мэддэг бөгөөд худал хуурмагт автдаггүй баяр хөөртэй хүн хэмээн хэлдэг. Мэргэн цэцэн оюун ухаан нь ямар ажил хийдэг вэ? Мэргэн цэцэн оюун ухаан нь ухаантай хүнд бусдын түүнд хийсэн шударга биш үйлээс шалтгаалсан гуниг шаналлыг хэсэг хугацаанд мэдрүүлдэг. Хэдийгээр шударга биш хүмүүсийн дунд шударга ёсны төлөө тэмцснийхээ төлөө
ухаант хүн нь гомдож зовж шаналдаг хэдий ч худал хуурмагт итгэдэггүй хэвээр үлддэг. Тиймээс түүний мэрэгэн цэцэн ухааныг бусад ухаант хүмүүс ойлгодог. Мэрэгэн цэцэн оюун ухаан нь ямар ажил хийдэг вэ? Мэрэгэн цэцэн оюун ухаан нь шударга буш бус хүмүүс ухаант хүнийг ходол гүтгэж түүнийг хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр дугуйсан игдүүцэх үед ухаант хүнээс тэсвэр төвчээртэй байхыг шаарддаг. Хэдийгээр шударга бус зүйлийн золиос болсон хэдий ч ухаант хүн нь шударгаас энэрэнгүй байдал болон өөрийн зөвхт байдалд итгэсэн хэвээр үнэнч байдаг.